одоо санаагийн подкастыг сонсож байна. Би энэ подкастаараа өөрийн уншсан зохиол, номын талаар сэтгэлдээ мөн холбогдох орчуулагч, зохиолч мөн өөр нэгэн уншигчтай хуваалцаж явах болно. Хорих лагерын амьдралыг ажихад ямар ч сонголтгүй мэт санагдаж мэднэ. Тэнд хүний бардам зан, баатарлаг шинжүү дарагдаж үгүй олдогч. Оюун санааны бие даасан байдал, сэтгэл зүйн эрхчлөө байсаар байдаг. Хорих лагерт амьдарч байсан бид хичнээн үлссэн ч хамгийн сүүлчийн зүсэм талхаа бусдаа өгөх сэтгэлтэй байлаа. Арай давуу талтай хоригдлуудын сэтгцийн хариг үйлдэл нь бие махбодын болон нийгмийн үр дүн биш, өөр зүйлээр ажиглагддаг. Хэдийгээр нойр дутуу, хоол хүнс хангалтгүй, сэтгэлийн дарамттай байдал нь тэднийг хариу үйлдэл үзүүлэхийг шаарддагч эцэстээ сэтгэл зүйн дүн шинжилгээ хийсний дараа хоригдож буй хүний төрөх байдал нь тэр хүний л шийдвэрийн үр дүн болох нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл лагерийн нөлөөлөлөнд хамаагүй. Тиймээс ямар ч хүн иймэрхүү нөхцөлд цаашид яах вэ гэдгээ сэтгэл зүгээ ямар байлгахыг өөрөө л шийднэ. Фёдор Достоевский нэг удаа надад айдаг ганц зүйл бий. Энэ бол зовлонтойгоо эвлэрэхгүй байх гэжээ. Зовлонтойгоо эвлэрэхгүй байх нь амьдралыг утга учиртай, зоригтой болгодог оюун санааны эрхчлөө юм. Идэвхтэй амьдрал нь хүнийг бүтээлч үеийн үн цэнийг ойлгох боломжийг олгодог. Амьдрал таашаал ханамжийн төлөө бус, гоо үзэсгэлэн урлаг, мөн чанарыг мэдрэх боломжийн төлөө гэдгийг ухааруулна. Хүнийг оршихуйтай хандах хандлагаар нь тодорхойлж болдог. Бүтээлчээр амьдрах, таашаал ханамж идэлх түүнд утга учиртай мэт санагдавч зөвхөн ийм амьдрал түүний гол утга учир биш. Хэрвээ амьдралд ямар нэгэн утга учир байгаа бол зовлон зүдгүүрч утга учиртай байх ёстой. Зовлон зүдгүүр бол амьдралын салшгүй нэг хэсэг. Үүнд үхэл, гай зовлонч орно. Үхэл болон зовлон байхгүй бол хүний амьдралыг бүрэн гүйцэд гэж үзэхгүй. За сайн байцгаана уу, ингээд сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Сарын дараа подкастаар ирээд хулцж чинь тэгээд тогтмол гарахгүй байгаад уучлаарай. Энэ удаагийн дугаарт би Бенийн сэтгэл судлаач Виктор Франклин Man's Searching for Meaning буюу хүмүүний утга учирын эрэл тэмээ орчуулагдсан номын талаар зочин сэтгэл зүйн үндэсний төвийн сэтгэл судлаач Самсүрэнтэйгээ ер нь бол ярилцсан байгаа. За энэ хүү Виктор Франклин хүмүүний утга учирын эрэлт гэдэг номыг болвол сэтгэл судлаач хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш Лав Сүрэнгийн их түвшээ гэдэг хүн орчуулсан. Хянсан болохоор урт насангийн биемний мах манаас одоо хянаж редакторлсан ийм гоё амттай ном ба. Харахад бол ингээ нимхэн. За их түвшгийг маань бас мэдэх бах өмнөх нөө Альфред Адлерийн амьдралын тухай шинжлэх ухаан гэдэг номыг мөн орчуулж исэн ийм хүн байдаг. Орчуулагч байгаа подкастнда урьж бас харахын чадсангүй. Тэгээд дараа бас боломж гарах хаа гэж найд. Зочныгоо танилцуулахад манай Самсүрэн би сэтгэл судлаачаас өмнө блогийг нь уншдаг байсан. Блог бичдэг. Нэг тийм маш гоё мэдрэмжтэй одоо үзсэн кино, амьдрал тохиолдсон зүйл тэр нэг гоё өөрийнхөө тэр хувийн тэр дотоод ертөнцөө маш гоё бичдэг ийм хүн байсан. Дараа нь сэтгэл судлаач мэдээд бит хоёр танилцаад тэгээд подкастнда урьсан байгаа. Бас одоо урилгыг маань хүлээж авсан маш баяртайгаа. Тэгээд бид өнөөдөр түүний одоо ажил болготой сэтгэл зүйн үндэсний төвийн зөвлөгөөний өрөөнд ингээд номоо ярьсан. Ингээд ярилцлага хүлээн авсан. За юуны миний урилгыг хүлээн авч манай подкастт оролцож байгаад баярлалаа. Баярлалаа. Намайг урьсан баярлалаа. Виктор Франклин энэ утга учирын эрэлт гэдэг ном сэтгэл судлалын хувьд нөгөө классик онолуудын нэг гэсэн тэр талаар. Тийм ер нь бол сэтгэл судлал дотор сэтгэл судлал ерөөхдөө бол одоо сүүлийн одоо 100 л бий болсон гайхалтай нэг л одоо үзэгдэлтэй ер нь сэтгэл судлал гэдэг хэллэгөө өөрөө. Тэгээ дотор бие хүний онолын одоо чиглэлээр хамгийн классик гэж хэлэгддэг нэлээдгүй л мэдэн чиглэл нэлээдгүй гэдэг сэтгэл судлаач нар байдаг. Гэхдээ энэ дотроос ер нь бол яг хүмүүнлэгийн салбарын хамгийн оргил хоёр төлөөлөгч нэг бол яах харахгүй Франкл.
Тэгээ Франклийн энэ бүтээл нь нэг талаасаа одоо юу гэдгийг адал явж сонирхдаг хүмүүсийн нүдээр харахад одоо юу гэдгийг Auschwitz буюу тэр хорих бөөнөр хорих лагерт амьд үлдсэн цөөхөн үдний нэг нүдээр харж болгоч гэлээ. Яг сэтгэл судлаач хүн байснараа магадгүй энэ зүйлийг даван гарсан учраас дээрээс нь энэнийхээ дараагаар яг өөрийн одоо сэтгэл заслын аргаа хэрэгжүүлээд энэгээрээ нэлээдгүй олон бүтээлийг төрүүлсэн бас эмчийн мэргэжлээр ажилласан болохоор яг сэтгэл судлаач мэргэжилтэн судлаач нарын хувьд бол нэлээд чухал бүтээл тооцогддог. Тийм аа. Хоёр оргил хүнийх нь нөгөөдг нь Карл Рожерс гэдэг одоо яг сэтгэл зүйн зөвлөгөөний эцэг гэдэг хүн байгаа юм л да. Тэгээд энэ хүн болохоор яг сэтгэл зүйн зөвлөгөөг үндэслэсэн болвол Франкл болохоор яг сэтгэл зүйн зөвлөгөөнийх нь яг заслын арга буюу тэр одоо логотрофиг яг амьдралтаа илүү хэрэгжүүлж энийг хэрэглэн нэвтрүүлж хожим энийг нь одоо дэг сургууль болгоод хөгжүүлсэн олон одоо сэтгэл зүйн төвүүд сэтгэл заслын бас аргачлалыг хэрэгжүүлж байгаа мэргэжилтнүүд байдаг гэсэн үг. Тийм. Хүмүүс болохоор Франклийг бол дийлэнхтэй яг энэ номоор нь мэддэг болвол яг өмнө нь болохоор манай хүний гаргаж ирсэн одоо нэг Dr. and Soul гэдэг ном байгаа юм л та. Тэгээд энэ ном нь болохоор яг нөгөө одоо эмч мэргэжилтэн хүн болоод яг тухайн хүний сэтгэл дотор яг юу болдог вэ гэдгийг их тийм гаргаж өгсөн бүтээл гэж хэлж болно. Тэгээд хожим болохоор би одоо яг судлаад уншиж байхдаа энэ бид хоёрын ярих гэдэг энэ ном 9 хоногт л бичигдсэн юм байлээ л дээ. Ерөөсөө л манай хүн хорих лагераас гарсныхаа дараагаар өөрийнхөө шамнарт ерөөсөө лекцээ тавьж ихта ингээ яриад явцсан. Тэрийг нь хүмүүс ингээд яг цаасан дээр буулгаад энэ бүтээл нь өөрөө мэдлсэн гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө 9 хоног дотор гарна гэдэг маань тухайн хүн дотор ямар их хэмжээгээр хоримтлагдаж тэр олон гоё үйл явдал одоо гоё гэхинж хаашаа гэтэл яг одоо хожим дурсаад их сайхан үйл явдлуудыг л бид бүхэнд амьдралд хэрэгтэй байдлаар үлдээсэн гэхүүдээ тийм. Тэгээд Франкл бол өөрөө специалист эмч хүн. Тэгээд эмч мэргэжилтэй хүн байсан. Тэгээд ээж аав хоёр нь бол 3 хүүхэд төрүүлсэн. Франкл бол айлын дунд хүү. Манай Франкл бол өөрөө яг Сигмунд Фройдтай адилхан Австрийн Вена төрсэн тий. Ер нь бол нэг Чехийн Морави тосгон гэдэг одоо хожим одоо хуучны одоогийн бол Чехийн нутаг дэвсгэр тий. Тэн мэндэлсэн. Тэгээд өөрөө бас ерөөд бол Сэхэтэн айлс гаралтай. Ээж нь болохоор одоо алтартай дуучдын хувцсыг уралдаг тийм хүн байсан. Тэгээд энэ өөрөө магасаа л өөрийгөө эмч болно гэд 4 настай байхдаа хүртэл мэдсэн мэдэр зөөрийг илэрхийлдэг байсан. Тэгэхээр яг манай хүн бол одоо утга учирын төлөв бас ярихад нэлээдгүй гэмгүүл хүн байгаа юм байна. Тийм мэддэг хүн гэсэн үг. Тийм. Франкл бол өөрөө нэг хожим яг хорих лагерт өнгөрүүлсэн тэр нэг хэдхэн жилийн хугацааныхаа дараагаар бол аавыгаа, ээжигээ, эхнэрийгээ бас одоо нэг дүүгээ бас нас орсныг мэдээд яг хэрхэн туулах вэ гэдэг талаараа юм би хүний хямралаа туулахын хажуугаар тэр хямралынхаа тэмцэлтэй энэ бүтээлээ одоо өөрөө гаргаад тэр нэг гар бичмэлийн номноор гар биш нэг өчигөн цаасан дээр ингээд харандааны балаар бичижсэн ингээд тэрвэр бол их болгож өгсөн юм болоо гэж би өвдө ойлгосон. Тэгээд яг энэ шинжлэх ухаан бол энэ хүн талархын аргагүй л одоо хүндрэлтэнд их чухал зүйлсээ үлдээсэн юм гэж би өвдө хардаг. Тийм. Би ч юм бас өмнө нөгөө нэг Эрик Фром тэгээд Альфред Адлерийн номуудыг уншиж ирсэн. Тэгээд бас подкаст хийсэн л тээ. Тэгээд орчуулагчийн их төвшөлтэй ярилцаж байхад бол ер нь Франклийг санал болгоод Адлерийн хувьд юм бол нөгөө илүү өнгөрсөн лүүгээ одоо тэр нөгөө бага насны асуудал гэдэг ч юм уу тэр одоо бүх зүйлээ ингэж эргэн санах ч юм уу асуудал ойлгох тийм өнгөрсөн рүү чиглэсэн бол Франкл бол зориг. Тэрүүгээрээ одоо сэтгэл заслыг гэж тайлбарлаж ирсэн. Тэгээд яг өөрөө унших хавцад би бас нэг зүгээр хувьтай амар тийм сэтгэлийн уналттай явж байгаа байхгүй нэг үе үеийн тийм темд орчдөг. Тэгээд надад ч магадгүй миний мэдгүй ч юм уу мэддэг ч юм уу нэг тодорхой бас шалтгаанууд байсан гэж магадгүй. Тэгээд Франклийг уншсан чи ер нь би өөрөө хандлагын хувьд айгүй тийм хорхон ч юм уу нэг тиймэрхүү одоо өөрийнхөө утга учир гэж ярих юм бол нэг тийм наандч тулгарсан бэрхшээл дээрээ бүдэрч унаал тэгэл ер нь хинд ч хэрэгтэй гэдэг ч юм амар сэтгэлээр унаад явсан байлээ л дээ. Тэгээд яг Франклийг уншаад хүний амьдралд одоо тэр тохиолдож байгаа болгон заавал нэг гой сайхан зүйл тохиолдох албан амьдралыг яг бүхлээр нь ч юм уу тэр зовлон ч юм уу тохиолдсон бэрхшээл алган бас нэг утга учир өгдөг юм байна гэдгийг айгуу тэрийг мэдэрсэн. Би бас нэг юуны өмнө энэ номыг
зориглог барьж авч Монгол хэлний хөрвүүлээ тэрнээс гоцгой хэлбэрээр хөрвүүлсэн орчуулгын баг орчуулагчтай бол их талархлаа илэрхийлье гэж бодож байна. Тэгээд түвшигтэй баярлалаа. Тэгээд би бас ном уншиж байхдаа яг нэг одоо quarter life crisis гэж хэлдэг шүү дээ. Амьдрал хагасан ямар л гээд яг тэрнийг ингээл үслээл яваад байснагаа ингээд яг энэ ном надад нэг юм гоё одоо нэг юм хүн чинь ингээ удаан уулзаагүй байж байгаа л нэг юм дотны хүнтэйгээ уулзгаа ямар гоё болдог байлаа те. Яг тэр шиг мэдрэмж өгсөн. Тэгээ би уншигч нартаа хэлэхэд ер нь энэ номыг нэг барай та уншаа суугаарай. Ер нь их жижигхэн энгийн хэрнээ танд их олон зүйлийг өгүүлж явж чадсан шүү. Би яг мэрэгжлийн хэллэг юм уу эсвэл энэ бол яг мэрэгчлээ хүн унших хэрэгтэй гэж бодхоосоо өмнө энэ дээр гардаг танд зориулсан хичнээн их олон чухал өгүүлбэрүүд байгаа. Тэгээ нэгдэл яг өнөөдрийн подкастаараа бол бид хоёр бас та бүхэнд нэг энгийн хэлээр таны амьдралын асуудалтай хөөж өгч ярихыг хийчих болно. Тэгээд номынхаа ерөнхий плотыг хөлөө ингээд нэг ярих удаа тий. Ерөнхий плот нь болохоор одоо яг тухайн зохиолчийн маань одоо энэ номоо болохоор түрүүлсэн жилийн 9 хоногт бичсэн гэдгийгсэн те. Өвөө нөх хүмүүс теле бичүүлсэн гэд. Тэгээд хэдийгээр нь 9 хоногт бүтсэн ном митологч нь бол 900 баг 100 дамжаад хүний амьдралтай ирэхээр бүтээлэлтэй. Тэгээд одоо хүмүүс ингэж ярьдаг ч тань тухайн зүйлийн байсан цаг хугацаанд үн цэнийг ойлгоогүй хөрнө хожимныг ойлгодог гэдэг. Одоо 2019 онд л энэ хүний ном одоо шил одоо хүртэл ингээд одоо бид хоёрын амьдрал тодорхой нэг хүчөөгөө явж гинэ гэдэг бол их үн цэнтэй бүтээлэл л дээ. Тэгээд ерөнхий агуулга бол эхний ээлж нь бол яг Виктор Франклин яг Auschwitz буюу тэр бөөнөр хорих лагерт очиод яг юу болсон бэ, тэндээ хэрхэн тасан зогтсон бэ, ямар асуудлууд тулгарсан бэ гэдгийг их өгүүлдэг. Тэгээ би нэг энэ номыг оюутан байхдаа нэг удаа уншичаад тэгээд тэр үед нэг англи хэлээр болохоор сайн юусоо ойлгоогүй яг үнийг хэлэхэд тэгээд нэг багш илүүх хэлж өгчээсэн бол багшийн яриагаар л өсөөлсөн. Тэгээд хожим ингээд яг монголоор уншихад илүү их надад туссан л та. Тэгээд энэс өмнө нэг солонгосын нэг юм яг хоёр солон Япон улс солонгосын хэрхэн нэг одоо колони болгож байгаа тухайн нэг кино үзчихсэн л та. Тэгээд тэр кинон дээр яг нөгөө л хорих лагер дээр гардаг шиг шилбэл тэр хөл нь маш их цэврүүддэг. Тэгэл ерөөсөө тэр хөлөнд одоо тайрах те хүлцэн хөлийг нь шууд тайрдаг ч гэдэг юм уу. Тэгээд хүний сэтгэл зүрхэнд багтаж буугааргүй тэнд юм хүний эрх байтугай те хүний ёс зүйн үндсэн одоо асуудал дигнити юуч байхгүй юм бол их өрнөжсэн. Тэр кинон дээр нэр киноны төрсөл надад ингээд яг буугаад холиод номоо уншихад яг ингээд дотор төсөөлөл заяа нэг иймэрхүү юм шиг байна гэдээ ойлгож ирсэн л та. Тэгээд ерөөхдөө бол эхлээд түрүүний жилийн хорих лагерт очихын өмнөх үе, очисон үе, тэгээд хэрхэн тасан зогсож байгаа, яаж асуудлуудыг шийдэж исэн бэ? Тэнд хүмүүс ямар амьдралтай, ямар хүмүүс бууж өгөөд ямар нуршаа явуулсан бэ гэдгийг харуулад хамгийн сүүл манайх яг одоо хорих лагераас чөлөөлөгдөж байгаа процессыг өөрөө дүгнээд тэгээд номныхаа төгсгөл хэсэгт болохоор өөрийнхөө үндэслэн логотрафи болоод оршихуйн асуудал, утга учирын талаар нэлээдгүй бас гой зүйлсийг бичсэн байдаг. Тийм ер нь ном ингээд мөргөд бол дуустдаг байгаа. Тэгээд ном маань их цөөхөн хуудастай бөөнхөн митологч битгүүл дахин хийлээ те их чухал агуулгуудыг өгсөн бүтээл шүү. Нөгөө сэтгэл таслын сэтгэл зүйн шинжилгээ ухаанд экзистенциализмыг одоо хэлсэн гэдэг. Асуудлыг те. Тэрнээс бас экзистенциализм буюу existence бас эссенс гэж бас ярьж байгаа юм чанар тухайн тэр талаар. Тийм оршихуйн асуудал дээр болохоор нэг яг би болохоор оюутан байхдаа нэг философийн хичээл дээр ингээл оршихуйн асуудлыг яриа л та. Тэгэл сонсоход ойрхон митологч ингээл хоолч юм шиг санагдаад яг юу гэж ойлгох уу гэдгийг мэдэхгүй те. Тийм байсан. Тэгээд яг практик дээр ажиллаад бас энэ номыг уншаад ингээд олон зүйлийг хараа явж байгаа. Франклиг ер нь одоо трафикийг ингээл яг амьдрал дээр хэрэгжүүлэх гэл оролдох үед ингээд илүү ойлгосон л доо. Тэгэхээр хүн нэг би яг юуны төлөө амьдраад байгаа юм бэ хүн хэлдэг штэ. Заримдаа ингээл нэг жоох сэтгэлээр нь хараач юм уу. Эсвэл яг нь юу ч хэрэгтэй ингээл те. Эсвэл нөгөө талаасаа хиний төлөө гэдэг бас үг гардаг те. Заримдаа ингээл ээжнэр би чиний төлөө амьд явж байгаа шүү гэдэг юм уу те. Эсвэл би чиний төлөө ингээл бүхний зориулж хат гээл хайртай хүндээ хэлдэг ч юм уу. Тэгэхээр юуны төлөө эсвэл хиний төлөө гэдэг хоёр сүлбэрэл тэмцэлт юм байна л та. Тэгэхээр эндээс нэг оршихуйн асуудлын үнс нь гарч эхэлдэг. Тэгэхээр хүн нийгмийн өмнө бид нар ингээд хариуцлага хүлээж байгаа мэт бол заримдаа нийгмийн өмнө хариуцлага хүлээмээгүй мэт боловч эргээд хүн нийгэм өөрөө хариуцлага өгч эхэлдэг. Чи хүүхдээ сайн хүн болго
чи сайн иргэн бай, сайн ажилтан бай гэдэг хариуцлага өгч эхэлдэг. Тэгээ энийг өөрөө үрээд тэр одоо оршихуйн асуудал нь өөрт нь их бодиттой байхсан хамгийн зөв болдго юм байна. Ер нь хэний өмнө гэдэг нь их асуултанд дийлэгтэй хариулаад зүйл нь таны тэр утга учир болох гээд байгаа зүйл чинь нөгөө бодиттой байх хэрэгтэй юм байна. Хийсвэр биш. Тэгээд тэгцсэн мах хүнд их одоо их чухал байдаг. Тэгээ оршихуй өөрөө нэг ерөөдөө бол хизээж өөртөө хандсан эсвэл бусдын эсрэг байдаггүй юм байна л да. Өөрөлдвөл би өөртөө хандсан гэдэг нь одоо би л сайхан болчих, би юу нас жаргалтай боллоо, би сайхан амьдрий биш те. Миний л мөрөөдөл. Эсвэл тэрийг л ялах юм шүү гэдэг юм уу те. Тийм биш юм байна л да. Тэгэхээр нэг талаасаа нэг буддын философитой ойролцоо мэдлэгч. Гэхдээ нэг яг шинжлэх ухааны үүднээсээ тайлбарсан болохоор илүү их нэг бүрхэн болгонд илүү наалтцтай. Тийм санагдсан. Тэгээд хүн ямар нэгэн одоо зүйлийн төлөө эсвэл нэг хин нэгний төлөө эсвэл хүнийг хайрлахын төлөө л их хүн их явдаг юм байна л да. Тэгэхээр одоо энэ оршихуйн хэсэг дээр экзистенциалист дээр нэг хамгийн гой санагдсан 3 зүйл байгаад байгаа нь юу гэхээр хүн төрсөөл утга учир өгдөг 3 зүйл байдаг юм байна л да. Би бол 100% санал нэгдсэн. Бүр 2 гараа өргөд санал нэгдсэн. Эхнийх нь болохоор хүн ямар нэгэн хүнд хэцүү бэрхшээлтэй зүйлийг даван тулсан үедээ одоо юу гэдгийг томоохон шалгалтын дараа юм уу эсвэл их сургуульд орохтой ч юм уу эсвэл одоо ажлын карьер дэвшигтэй ч юм уу ямар нэгэн байдлаар л нэг юм хэцүү гэж боддог байсан зүйлээ давхад. Жишээлбэл хүүхдүүд ингэдэг ч нэг уншаа сурчхаараа ингээл би мундаг уншиж сурсан гэл ингээл хэлдэг те. Энэ тухайн хүүхдийн үед ингээл орчхон баталгаа олчж байгаа байхгүй. Хоёр дахь нь хин нэг хайрлаад өөрийгөө зориулах үед. Гурав дахь нь болохоор ямар нэгэн зовлонтой нүүр тулаад тухайн зовлонгоо хэрхэн гэтлэж байгаа тухай юм байна. Тэгэхээр энэ гурлаа тухайн хүнд бүрдээд бий болвол их тийм тэр хүн утга учраа олсон гэж хэлэх үст юм байна л та. Тэгэхээр одоо гурлангийн олно гэхэд насны хувьд бас нэлээд ахимг байх хэрэгтэй биш санагдаад байгаа. Тийм. Гэхдээ эндээс хамгийн тогтвортой, хамгийн хүнд хизээч нэг үн цэний алддаггүй утга учрыг өгдөг зүйл ерөөсөө хүнийг хайрлах. Нэг яг фромын хайрлах урлаг дээр гардаг шүү дээ. Ерөөсөө та хин нэгнийг хайрлаж байгаа бол хин нэгэнд хайртай болсон бол хин нэгэнд дурлсан бол магадгүй те. Тэрнийхээ төлөө цаг хугацаа, үн цэнтэй зүйлээ зориулаа, залуунаасаа зориулж иж болно те. Гэхдээ эн чинь танд утга учрыг өгдөг юм байна. Магадгүй тэр хүн таныг тоохгүй байсан ч гэсэн, таны хайр бүтээгүй ч гэсэн эндээс та хүнийг хайрлах гэдэг ухаан суралцсан учраас танд утга учрыг өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр Франклин ерөөсөө хин нэгний хайртай болно гэдэг чинь буруу зүйл ерөөсөө биш яах нэ. Их тийм утга учрын бүр оргил хэцэг байх шүү гэдгийг бол өөрөө тайлбарсан байгаа юм л та. Надад энэ бол их сайхан санагдсан. Тийм. Чамд бас юу гэж санагдсан бэ энэ талаар? Тийм. Бас нөө заавал бодит хүнийг биш гэж санагдсан шүү дээ. Франклин өөрөө нөгөө орхлаа гэрт ихнэрээсээ олдсон. Тэгээд амьд өгснгийг ч мэдэхгүй байхдаа ихнэрийнхээ нэмсгэлийг төсөөлөд яг тэр мэдрэмжээр ингэ тэтгэлдэг байсан гэд тэр гэхээр бас ингэ тэр хүн өөрийнх албууч гэсэндээ тэр хүнээс одоо тэр авч байгаа тэр гоё мэдрэмж сэтгэлийг амьлуулаад таханаас ингээд амар утга учир өгдөг байсан юм санагдсан. Тийм нэг төсөөллөөрөө зарим хүмүүс болохоор зөвхөн хоол төсөөлж байгаа. Тэгээ хоол төсөөлсөн хүмүүс нь одоо амархан ялагдчихсан бол манайхан болохоор хайртай хүнтэйг өнгөрүүлсэн цаг хугацаагаа төсөөлөд байжсэн те. Тэгээ тэр нэг тийм өөрт нь хүч өгдөг. Заримдаа бид нэрэл одоо Монголд аюул олон хүмүүс гадагшаа явж ажиллаж байна те. Бас нэлээд бүх одоо уурхай дагаас ажлыг хүмүүс хийж байна те. Тэгэхээр нэг хин нэгнээсээ хол байгаа үедээ тухайн зүйлийг үн цэнтэй дурсамжуудыг их санаад тэр тухайн хүнийхээ тэр бодиттой юм шиг л одоо байж чадвал энийх одоо хэрэгтэй юм байл л да. Тэгэхээр одоо Франклин үе чинь болохоор дайны үед юун дээр цахиа занал бичдэг гэсэн одоо үед чинь нэг чатлах матлах гэл зөндөө юм байгаа шүү дээ. Тэгэхээр аль болох би энэ цаг зарцуулалтыг үлэх гоё дурсамжуудыг өгөх юм байна гэж ойлгосон. Тэгээ нэг хайрын тухай манай Франклин маань хэлэхдээ хүнийг ойлгоё гэвэл хайрл гэж ерөөдөө хэлж байгаа юм байл л дээ. Тэгэхээр чи намайг ойлгосонгүй гэл би энэ хэлдэг шүү дээ. Тэгэхээр хайрлахгүй л нэг зүг юм байна гэж би өөдөө ойлгосон. Одоо хүнийг ойлгоё гэвэл та тэр хүнийг хайрл. Хайрлж ивэл ойлгож л гэсэн үг. Хайргүй бол та тэр хүнийг ойлгохгүй. Одоо хосууд ч юм уу ингээл заримдаа бид нар ч гэсэн өөрсдөө хэлдэг шүү дээ. Чи ингээд намайг ойлгосонгүй, ойлгож хичээсэнгүй гэдэг үг хэлэхээс өмнө нэр би хүнийг нэр хайрлж байгаа л үгүй юу гэдэг бас тунгаамаар л санагдсан л да. Тийм. Хойлонгийн хамнаар ч нэг классик сэтгэл номууд дээр гардаг те. From хилдэг, Берн хилдэг те нэг хүн хайрыг өгч чаддаггүй хүн хизээж авч мэддэггүй.
өгч чадахгүй байгаа хүн ч яах нь буцаад тэр хайр өөрт нь ирж байгааг авч чадахгүй байх нь л дээ тий. Тэгэхээр өөрөө ихлэд өгдөг байвал буцаагаад тэрний авч байгаа бүх зүйлийн үнцнийг ойлгох байх нь тэр сайхан нэмсэглэлийг халамжигч байна уу те тухайн хүний өөрт нь гаргаж байгаа цагигч байна уу ойлгох нь дээ. Тэгэхээр надад бол яг Франклин энэ хэлж байгаа хэлсэн бас энэ одоо номлосон гэх үү те энэ зүйлүүд нэг амьгтай бидний хувьд бас хэрэглэх төвс юм шиг санагдсан. Тэгээ нугасаа хориглагерт нь байхад залуучууд ингээл маш олон хүмүүс нэг тэр хүн баян байсан уу, дарга байсан уу хин ч хамаагүй болоо те бүгдээрээ яг адилхан хувцастай цохон дугаараараа ялгагдтал те. Тэгэл нэг тухайн хэсгийг нь хариуцдаг хүмүүс нэртэй их тийм одоо кофе нартаа үнэлэгдэхин тулд арга бийг олно гэж хэлдэг шүү те. Тэгээ Франкл нэг олон удаа бас нэг амиа аврагдсан нэг жишээ байсан шүү дээ. Нэг өөрийнх нь кофег одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгөх буюу нэг өөрийнх нь сонсоод тэгээд нэг одоо хоол илүү идэж мэдээл те. Сэтгэл зүйн үйлчлэгээ үзүүлээд. Тийм сэтгэл зүйн тусламжийн үйлчлэгээ үзүүлээд яваад байсан те. Тэгээд тэр хориглагер дотор бол их тийм хүний нийгмээс тэс ондоо соёл дүрм те их ард түмшин тогтнодог. Тэгээд хин хүчтэй хүчгүй гэхээс илүүтэйгээр хин одоо утга учиртай төсвөртэй вэ өөрийгөө одоо эзэн болоод удирдах гэж нэг гэдг нь л амьдултаад байсан байгаа шүү дээ тий. Одоо хоёулынх нь ярьсан дэлгэн зөвлөгөөний өрөөний зөвлөлж байгаа би түрүүн хүлээж хацуур Виктор Франклин посткарт хийсахгүй. Тэн дээр нөгөө нэг орчноо өөрчлөх аргагүй бол өөрийгөө өөрчлөхнийг сонголттой тулгардаг гэх. Яг түрүүний хэлдэг шиг тэд нар хүмүүс чинь ингээд дайнгийн толсон тий бүх тойрогтойгоорт хинч орчноо одоо гарч чадахгүй байгаа үед өөрөө ингээд хандлага буюу тэр нэг тийм үнтэй утга учраа ингээд өөрчлөх тийм боломжтой л тэр л ганц амьд үлдэх боломж байсан. Тийм. Ер нь бол ерөөсөл манай хүн чинь тэнд зүхт игээд зүхтэж болохгүй, гарыг айгарч болохгүй те. Үхийгээд ч өгч чадахгүй те. Бүх юм ингээд байхад ерөөсөл өглөөс эрэхтэл хүртэл ингээд хизээ халагдахаа мэдэхгүй байна гэдэг нэг тодорхойгүй байдал үргэлж хүнийг стрессүүлдэг гэдэг бол үнэн бохгүй. Ерөөсөө хизээ суллагдахын, хизээ нүүхийн, өөр лагер руу шилжих юм уугүй юу те. Тэр нь тодорхойгүй учраас ерөөсөл тухайн ямар нэгэн цаг одоо юу гэдгийг дедлайн тавих хэрэггүй. Ерөөсөл тухайн цаг мөчтөө эзэн болоод өөрийнхөө тэндээ дасан зохицоол хамгийн зөв сонголтыг хийгээл явах нь нэг чухал юм байна гэдгийг хэлсэн байсан л да. Тэгээд чиний хэлсэнчлэн нэг орчноо өөрчлөх боломжгүй болсон үед хүн өөрийгөө өөрчлөхөөс өөр сонголтгүй үлддэг тий. Надад бол яг Монголын нийгэм санагддаг байхгүй юу? Монголын зарим нэг одоо зүйлсийг бид нар яаж хичээгээ заримдаа өөрчилж боломжгүй зүйлс олон байна шүү дээ. Одоо юу гэдгийг зарим нэг улс төрийн байдал ч юм уу зарим нэг эдийн засгийн байдлыг бид нар яаж хичээд өөрчилж чадахгүй тий. Тэгэхээр би эдгээр зүйлстэй хүн өөрөө зохицож хамгийн байж болох сонголтыг хийгээл явах хэрэгтэй. Тэгэхгүй нэг хин нэг өөрчлөлтгийг хүлээх юм уус хин нэг намайг өөрчлөлтнө гэдгийг хүлээнэ гэдэг бол байж болохгүй зүйл буюу их алдаатай цаг үссэн зүйл шүү гэдгийг бас хэлэх байна. Угаасаа сэтгэл судлал ярьдаг шүү дээ хүний хизээж хүн өөрчлөлтгүй маа хүн өөрөөгөө л өөрчлөлт юм а гэдэг. Тэгээ сонсогч нартаа бас нэг хэлэхэд та хүмүүс те өөрийгөө одоо энэ байгаа нөхцөл байдлаа тааруулаад зөвхөн өөрийнхөө сонголтонд л өөрийгөө үлдээгээрээ. Франклин нэг ном дээр хэлсэнчлэн та хин нэгний амьдралаар амьдарч өрсө болохгүй, хин нэгэнтэй өөрийгөө жишж болохгүй, хин нэг шиг болохыг хүсэж болохгүй, өөрөөр л байх хэрэгтэй гэдэг. Угаасаа нийгэмдэр бид нар бүгдээрээ зэрэгтний гараас гарахгүй байгаа шүү дээ. Одоо юу гэдгийг нэг амар мундаг хүний ном хэлсэн чинь нөгөө хүний маань аав ээж нарай өөр илүү их боловсролт анхаарсан ч юм уу, эсвэл тухайн боломжийг олгоцсон ч юм уу те. Магадгүй одоо юу гэдгийг тамирчин байлаагт эрт хичээлүүлэх дугуйлангийн төлбөр байсан ч юм уу те мэдгүй. Бид нар ингээд бүгдээрээ бид нар нийгэм адилхан гараас гардаггүй болохоор юу гэдгийг өөрийнхөө би бол илүү дутуу сул дорой хүчтэй гэж ялах хэрэггүй ингээд зөвхөн өөрийнхөө өнгөрсөндөө тэмцэлтэд өөрийгөө өөрчлөөд явах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Бас ингээд сэтгэл судлал дээр бас гэж хэрэгтэй хэлээд байгаа. Одоо учир зовлон хайр гэхэд бас хүн болгоны тэр тусгаж авч байгаа нь бас өөр өөр. Тий. Яг гоо энэ номтой холбоотойгоор л хэлэхэд одоо хүмүүс маань бие биенийхээ бие хүнлүү, үнэт зүйл рүү, мөн чанар руу нэг халддаг штеп. Тий. Тэрийг болохоор Франкл өгöd байгаа гэхээр хүн өөрийнхөө мөн чанар, өөрийнхөө одоо тэр үнэт зүйл одоо тий өөрийн гэсэн бүхний өөрөө л тогтоодох болохоос шин нэгэн тогтоодоггүй маа. Тэгээд тэр зүйл чинь одоо таны хувьд утга учиргүй нэг чухал биш хин нэгэн хүний хэмжээнд дүүхгүй байвал одоо тий санаа зовх хэрэггүй хизээ нэгэн цагт энэ бол таны одоо маш чухал юм болтоо гэдэг. Манай хүний бол ерөөсөө тэр сэтгэл судлаач байсан нь сэтгцэн эмч байсан нь ерөөсөө өөрт нь их
хүч өгөөл ерөөс энэ л өөрийг нь босгосон гэж олон юм дээр өөрөө хэлсэн байдаг шүү дээ. Би хэрвээ тийм байгаагүй бол би баглахгүй байсан гэх тээ. Тэгэхээр таны одоо байгаа зүйлсүүд чинь их ирээдүйд чинь одоо их магадгүй үнсэн нөгөө мэт боловч чухал юмыг өгч болох юм шүү. Тэгэхээр өөрөө одоо байгаа бодитыг эсэргүүцээл тэмцээд авах нэг талаас хэрэггүй юм шиг байгаа юм л да. Тэгэхээр хүнд бас өөрийнхөө утга учирыг өөрөө олно гэдэг чинь өөрийнхөө яг Монгол ахуй дээр ингээ одоо буулгаж ярих юм бол тий манай ихэнх зарим ингээ найзууд бусдаа өөргөө жишээд бусны үн цэнд одоо харьцуулах өөрийнхөө үн цэнд харьцуулаад байдаг тийм нэг хандлагатай нийтлэг тийм сууч надад ч бас заримдаа байдаг ч юм уу тийм болохоор нэг боловсролын систем ч юм хар өгөөд байдаг л та. Гэхдээ ингээ хүн өөрийнхөө хандлагыг анзааруул тэгээд тэрийг өөрчилж болох юм шиг санагдчих юм. Тэгээд одоо Auschwitz-ийн архут лагерт байхад Франклин нэг чадахгүй гэн болон болохгүй гэн те эсвэл одоо чи өнөөдөр тийшээ явна шүү тийм ажил шүү гэдгийг шууд л хэлдэг байсан гэ те. Тэгэхээр нэг магадгүй хамгийн анх лагерт очиход нөгөө бие байдлаас нараад шууд өнөөдөр өгөхгүй ажиллах уу гэдгийг шийдэжсэн гэдэгтэй адилхан те. Хүн ингээд бусдаас шудраг байдлаар үнэн байдлаар өөрийнхөө талаар зарим үедээ шүүмжлэлийг сонсох хэрэгтэй юм санагдсан. Сонсохгүй бол яг тийм зөвхөн угаасаа би өөрийгөө мэднэ гэдэг өөр тодорхойлоод байвал тэр ингээд асуудал те. Яг тэр өөрийнхөө талаар мэдэхгүй өөрийнхөө юу хинбэ гэдгийг олж мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр бусдаас асуу, бусдад өөрийгөө илэрхийл. Тэгээ энэ бол ингээд явах нь болохоор таны одоо тэр оршихуй байна уу, утга учир байна тэр бүх зүйлийг чинь тодорхойлох их чухал шүү. Өөрийгөө олоход чинь те. Тэгвээс хүн өөрийгөө олох гэж тэмцээр байгаа өөрийгөө нэгэн олдог. Олчингуудаа одоо би өөрчлөмөр гэдэг. Юм хоёр замналтай байх нь энэ байлээ л дээ. Ер нь бол psychoanalyst-ууд тэр хүмүүсийн сэтгэл судлаач нар санал нэгтэйгээр хэлдэг нь хүн ингээд өөрийгөө олох гэж маш их замыг туулдаг юм аа. Тэгээ олцохоор өөрийгөө өөрчлөх гэдэг зөвлөх шүү гэдэг. Ер нь бол хэлсэн. Тэгэхээр надад бол тийм маш хүмүүний санагддаг юм. Энд ч бас тийж хоёр гайч юм шиг. Тий, доктортой биш те. Франклин номон дээр нэг амьдралын утга учирын талаар нэг бас нэг хэсэгтээ өгүүлдэг. Тэгээд тэн дээр юу гэхээр нэг амьдралын утга учир гэдэг бол ерөөхдөө бол тодорхой яг л энэгээ хэлчих зүйл ерөөсөө биш ээ. Тэгээд одоо түрүүний хэлсэнчлэн бусдын амьдралын утга учир болсон юм уу эсвэл өөрийгөө олсон түүнийг тань тохирохгүй. Тэгэхээр хин нэгний одоо амжилтыг үзүүлсэн түүхийг өөр төр авчрах гэдэг шаардлагагүй. Бусдын нийгмийн болон бусдын зүгээс танд ирж байгаа шаардлагыг үүрэг хариуцлага болгон хувиргаж чадчихвэл энэ танд их урт хугацаанд үр дүнгээ өгдөг. Окей, би ингээд хийж зохицуулж идэ болгочих гэж их хандах хэрэгтэй. Тэгээд асуудал болгоныг өөрөө онцлохоор даван тул гэж байгаа юм бол жишээлбэл зарим хүн ингээл эрсдлийг хараал байдаг шүү дээ. Зарим хүн болохоор ингээл амар түгшээл, зарим хүн газ манс хийгээл дуусгачихдаг те асуудлуудыг ингээл зохицуулаад. Тэгэхээр тэр арга барилаа л ашиглаж байгаа. Угаасаа л тэр арга барилыг танд байгаа учраас тэрийг тэр арга барилтаа зохицоод шийдэж чадна л гэсэн үг юм шиг байлаа л дээ. Би бол гэж ойлгоод байгаа. Тэгээ бодгомот ингээд янз бүрийн хувийн хөгжлийн номнууд дээ шүү дээ. Сэтгэл судлаас ингээд ч юм уу. Тэглээгээ дараад яг тэр болгон бас хүн тохирохгүй юм шүү. Тэр хүний одоо туулсан зам гэдэг ч юм уу. Одоо Европт ингээд өсөж төрсэн хүмүүсийн амьдралын замлыг монголчууд сая хүншдэг шүү дээ орчуулдаг. Тэгэхээр тэр болгон таарах бас албагүй ч юм уу. Тийм таарах бас албагүй те зүгээр л окей одоо яг тийм хин нэгний одоо шагнал авсан эсвэл нэг компани байгуулсан эсвэл мөнгөтэй болсон түүх нь тэр хүний л түүх байхгүй юу? Би хэрэг бас өөрийнхөө бүтлгүүтийн түүхийг юм эсвэл одоо байгаа нэг одоо юу гэдгийг нэг байгаль нөхцөлийн түүхийг бичвэл нэг өөр шүү дээ тий. Тэгэхээр зүгээр тэндээс нэг зүгээр зориг урам хаваал өнгөрөхөөс биш яг тэрийг ингээл хэрэгжүүлэх гээл одоо дийлэгтэй хүмүүс нь ажиглагддаг нь хэл сурах дээр ч юм уу эсвэл турах мурах гэдэг дээр гарч ирдэг шүү дээ. Яг тэр тэгсэн гинэ нэг гэсэн гэн тэгэл сурцсан гин гээл тэх гэдэг тий. Тэгэхээр яг өөрөнгөсөн жор аргыг өөрөө л гаргаж ирэх хэрэгтэй юм шиг байгаа. Тэр нийцэх болохоор өөрийгөө ингээл үнэлэхгүй ингээл дийстэй мяан байна, чадваргүй юм байна гэж бодохын хооронд яг өөрийгөө олно гэдэг чинь яг тэндээс л эхэлдэг байх л та. Тэгээ энэ нэг амар гоё үг байсан шүү дээ. Та нөгөө нэг амьдралаараа асуугдаж амьдралаараа хариулдаг аа. Тэгэхээр нэг та юуны төлөө амьдрдаг вэ? Эсвэл таны амьдралын утга учир юу вэ гэдэг асуухаар хүн яг энэ штэйгээд өөрөө ойлгохгүй шүү дээ. Хүнд хэлэхэд хүн ойлгох юм л тэр утга учирыг юм л дээ. Тэгээд би өөрөө ингээл хэлэхээр ингээд би өөрөө ойлгох нь ерөөс чухал шүү дээ. Ерөөс энэ миний бол утга учир байхгүй гэдэг би хэлэх нь чухал юм байна л да. Миний ярилцж байгаа хүмүүс маань энэ хүний амьдралын утга чинь юу гэдэг хүүхдтэй болох юм байна. Сайн хүүхд тусгай хүмүүжлэх юм байна. Эсвэл
нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулах юм ингээд тодорхой ойлгогдчихвэл тэр утга учир юм байна. Тэгэхээр та заавал амьдралын утга учир олох ердөө шаардлагагүй. Тэгэхээр хүн ингээл нэг би яг юуны төлөө амьдрдаг юм бэ гэж бодоолох юм хэрэггүй шиг. Тэгээ ингээ нэрээ ингээ бодсон чинь яг утга учирын талаар ингээ би ойлгох ингээ бодомшаад гисэн чинь амар хөнгөн болж ирсэн. Тийм яал өрөхгүй юм шиг нэг одоо юу гэдгийг шалгуур тэнцгээд байгаа юм шигтэй тэр нэгэд үгүй би тэгэл нэрэл ойлгочлаа байвал эцээстэй бид нэг бүтээрээ л адилхан штэ гэдгийг бодохоор айгүй амар хөнгөн тайван санагдаж эхэлсэн надад. Тэгээд надад бол уншихад энэ номны хамгийн гоё өгсөн зүйл нэг тайвшруулж чадсан учраас л би ингэж хэлээд байгаа шүү. Тийм яг энэ стресс судлаач хүн болсон болооч тэр юм их гоё юм байлаа. Тэгээд бас стресс судлаач хүн орж исэн болооч тэр стресс судлаач хүн түүний уншаад ярьж байна. Тийм эсвэл нэг тагтагийн гаргасан амьдрахуугийн ном нэр ухааны ном энэ нэг зохиол хоёр яг матч хийгээд байгаа юм шиг санагдсан байхгүй юу? Яг л нэрээ хүн ямар ч хэцүү үед тэр номон дээр хүн ингээл амьдрч болдго юм байна те. Амьдрал үргэлжлээл яадаг юм байна. Бид нар болохоор юу гэх ингээл тэнгэр нэг өдөр л орох гэж байгаа юм шиг л бүх юм дээр ханддаг штэ зэрэг. Ингээл айхтар уурлаа, айхтар гомдоол бүхний дуусмаар санагтаал те. Гэхдээ яг тэгж бодож байгаа хүнийг бас буруутгаж болохгүй л дээ. Тэгж бодоход хүргээд байгаа нөхцөл байдлуудыг тэгж бодоход нь одоо хажууд нь гүйштэй найзаа гэж хэлсэнгүй байгаа тэр хүмүүст л бас гомдож болох санагдаад байгаа. Тэгэхээр бид нэр өдөр болгондоо хүн болгоны амийг аврах ч юм уу эсвэл хүн болгонд утга учирын нөх үгийг, үйлдэлийг бие нөөж болохоор юм санагдаад байгаа байхгүй юу? Зүгээр л гоё. Одоо жишээлбэл манай нэг найз ярьж ирсэн. Нэг удаа ингээд ажлынхаа нэг их чинь ингээд цанхаа угааж исэн чинь тэр хүн ингээд туслаад тэгээ дараа ингээд хаалгаа гарахт ингээд офисын хаалгыг онгойлгож өгсөн байна л да. Гэсэн чинь ингээд амар удаанаар амар томор айгүй саннаар харсан гэж байгаа байхгүй. Тэгээ дараа нэг хэлэхдээ би амьдралдаа нэг ч удаа хүнээр хаалга онгойлгож үзээгүйгээд тэгэхээр зүгээр л тэр ихч хаалга онгойлгох төгсөн үйлдэлтэн тэр хүний ингээд би ч бас хүн юм биш үү гэдэг ойлголтыг тэр хүн өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр бид нэг ингээд жижигхэн зүйлээс л хүнд ингээд утга учирыг сайхан мэдрэмжийг өгөө явдаг. Тэр жижигхэн зүйл нь тэр хүний хувьд насан туршдаас харагдаж болдог, үнсэнтэй байж болдог, өөч мурдаг, өөж болдог те. Би санагдсан. Тэгээ бас намайг амьдрахын номыг уншиж чахтаа л би ингээд үгүй ингээд энэ бүхний дараагаар хүн ингээд л амьдраад аж болдго юм байна гэдгийг хараад бас их одоо ичмэр юм шиг зарим талаас бид нар ингээл одоо шаналж ийн муухай гэж хэлэхээс бас тий. Франклин нөгөө нэг номныхоо төгсгөл дээр нэг сэтгцийн эрүүл мэндийн тухай нэг өөрөө үзэл бодлоо нэг хэлсэн хэсэг байдаг л да. Тэгээд тэр нэг өмнөх доктор Сайн Соул дээр бас гардыг юу гэж хэлдэг вэ гэхээр сэтгцийн өвчтэй хүнд хүртэл ирэх байгаа гэж ярьдаг. Тэр нь айгүй гоё санагдсан надад. Яагаад тэгэхээр бид нар сэтгцийн өвчтэй ч юм уу эсвэл одоо юу гэдгийг ямар нэг өвчтөн хүнийг бид нэр ирэхгүй битээр хэлээ ярьдаг шүү дээ. Оо сэтгцийн өвчтөн юм чинь хуулийн өрөөнд хариулах хүлээхгүй. Уус ингээл энэ хүн бол өөрчлөгдөхгүй. Энэ хүнд одоо юу гэдгийг сонгох хэрэгчлэг болгож болохгүй ч гэдэг юм уу. Одоо үр хөвгтөй болох хэрэгчлэг болгож болохгүй ч гэдэг юм уу. Гэтэл тэр хүн ч гэсэн ирэх байгаа тийм. Зөвхөн тэр асуудал нь тэр хүний юм болохоос биш. Тэр хүний хувьд арай одоо юу гэдгийг тэр хүнд үндсэн нөгөө нэг хүний эрх нь байсаар л байгаа шүү, үнэт зүйл нь байсаар л байгаа шүү гэдгийг бол Франкл бол 25 жилийн сэтгцийн эмчилгээний салбарт ажилласныхаа дараагаар хэлсэн байдаг. Одоо энэ бол маш их чухал өгүүлбэр гэж санагддаг. Найруулагчийн санд байна нэг Робби Вильямс тэгээд Роберт Де Ниро хоёрын тоглолттой нэг Awakening гэдэг кино байдаг шүү дээ. Тэр кинон дээр нэг сэтгцийн өвчтөй одоо нэг би нэг бас хүчний нэрийг сандгаа хуучлаарай. Тэр кинон дээр нэг тодорхой амжилтгийн аргыг хэрэглээд тэгээд нэг өвчтнүүд дээр тэрийг туршиж үзээд идэгдэг байхгүй юу. Тэгээд кататоны өвчтэй байдаг баха. Эпилепси ч байдаг болов. Тэгээд тэр хүмүүс ингээд идэгснийхаа дараагаар ингээд 20 жилийн дараа, зарим 30 жилийн дараагаар те яг нэг хүүхэд байх үе шигэ болцсон. Хүүхэд байх үеийнхаа сэтгэх хүүгээр одоо 25 жилийн дараах нийгэмтэй тасан зохицож байгаа тухай гардаг байхгүй юу. Тэн дээр нөгөө нэг л сэтгцийн өвчтөй хүмүүс ч идэрснийхаа дараагаар хайрламаар, дурламаар, зарим зүгээр бүжиглэмээр, зарим зүгээр л дуулмаар санагддаг. Тэгэхээр хүнд нөгөө хүн л учраас тэр хүнд бүхэл зүйл хэрэгтэй, бүхэл зүйл байгаа тий. Тэгэхээр бид нар ингээд зарим талаас хүмүүсээ ингээд
огт ирэхгүй нэг хүмүүс юм шиг зарим нэг нь гоцгоод ирэхтэй юм шиг хандах гадаад ихтэй. Тэгээ энийг бас их солимоор бодлоо бас өөрчлөмөр юм шиг санагдсан. Тэгвэл логотерапигийн тухай Франклийн ном дээр логотерапиг үндэслэн гээд өөрөө тэгээд нэг өөрийнх нь хэрэгэлдэг арга нь логотерапи гэдэг. Тэгээ энэ дэр нэг логотерапи гэж юу юм бэ гэхээр түрүүн жилжсэн шүү дээ. Адлер дээр бол илүү өнгөрснийг ярьдаг гэдэг тийм. А логотерапи болохоор тухайн өнгөрсөн ерөөсөж чухал биш. А таны ирээдүйд хэм болох гээд байгаа, юу болох гээд байгаа гэдэг чинь чухал. Ирээдүйд ямар үр дүн гарах вэ гэдэг нь чухал. Тэгэхээр нэг талаас нь нэг одоо үеийн коучинг гэж хэлдэг тийм. Нэг сэтгэл зүйн зөвлөгөө бол илүү хүний өнгөрсөнтэй ажиллаад алдаатай үйлдэл бодлыг засах талаас явдаг бол коучинг болохоор ирээдүйд хэм болох вэ гэдэг нь чиглэлд дандаа нэг ирээдүйн чиглэлсэн асуултуудыг оноосаа хэмжээ явуулдаг тийм. Менторшип бас ирэхэд бол адилхан тийм. Тэгэхээр бас тэрнтэй их дөөцхүйц бас ойролцоо авчих үзэл зүйлэлтэй та бүхэн ойлгоё, илээс ойлгоё гэвэл логотерапи болохоор та тайван байх шиг тэмцэх хэрэгтэй. Яг ном дээрх хэлэх юм биш шүү. Миний яг ойлгосноор бол хүн ерөөсөө зүгээр сууж болохгүй байна. Завтай байхад эхлэхээр л хүн өөрөөр оролдож эхэлдэг. Тэгэхээр ерөөс зүгээр суух хэрэггүй, юу ч үсэ хийгээл хэрэгтэй юм байна. А тэр нь заавал ингээд таны ингээд 100% хүссэн зүйл биш байж болно. Гэтэл хийгээд байх хэрэгтэй. Ингэснээр нэг неврозоос их холдуулж өгдөг. Неврозыг маань сэтгэл зүйн тав тухгүй байдлыг хэлээд байгаа юм л да. Ерөнхийдөө бол бүр энгийнээр хэлээ гэвэл. Тэгээд логотерапи өөрөө хүнд их маш их түвшиг тулгуур болж өгдөг. Нэрэл утга учир ойлгоцсон хүн бол тэгээд тэр чигээр явдаг. Тэгээ нэг энэ ном дээр нэг гардаг штэ. Эхнэрээ алдсан нэг өвөгийн кейсийг өөр дээр нөлөөсөн өвөгийн тухай гардаг. Бас нэг хүүхэд нас урцсан нэг ээжийн тухай гардаг те. Тэр нэг ээжийн кейс нь юу гэхээр хүүхэд айгу мундаг хүүтэй байж байгаа хүн нас ороод тэргийн сэртэй хүүтэйгээ үлддэг. Тэгээд нэг сэтгэл готролд ороод бас нэг өвч хацалтайгаа нэг сайн зохицож чадахгүй байсараад амиа орох орлогыг хийгээд тэгээд хүүхдийнхээ харамсаад те. Тэгээд хүүтэйгээ амьд үлдсэн тэргийн сэртэй хүүтэйгээ амиа орлох гэж идэл хүн зогсоосон байдаг штэ те. Тэгээд дараа нэг ярилцж байхдаа сэтгэл судлаачтай Франклтай ярилцж байхдаа Франкл логодрама ашиглаад тухайн клиентийнхаа үнсэн ойлголтыг өгсөн байдаг те. Тэгээд нэг та настай эмэгтэй болцсон байвал яг юу санагдах вэ гэж асуугаад гэсэн нөгөө маань ингээд надад одоо юу гэдгийг хүүхэд байхгүй, сайхан амьдрал байхгүй гэж хариулж байгаа. Одоо тэгвэл та яг одоогийн нөхцөл байдлыг буцаагаа авчрах асуусан нөгөө маань хариулж байгаа хэвчээ их өөрийнхөө асуудлыг ойлгоод гардаг л та. Тэгээд яг сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нь ерөөсөө л тэр юм. Юу хэрэг клиент ирээд өөрийнхөө асуудлыг ярьж байхдаа өөрийгөө ойлгочдөг. Тэгээд тэрийг нь тухайн сэтгэл судлаач маань тухайн хүний асуудлыг одоо олж задлан шинжилгээ хийгээд одоо энэ хүн дээр ийм аргыг хэрэглээд явал их үр дүнтэй юм байна гэд тухайн чиглэлээ сонгоод ажилладаг гэсэн үг. Хамгийн гол нь сэтгэл судлаач бол маш бага ярина. Юусе асуун. Клиент маань яг нь өөрөө ярьж байхдаа өөрөө ойлгодог гэсэн. Тэгэхээр хүмүүс одоо юу гэдэг юм бол би найзтай ч гэсэн ярьдаг юм шиг гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ тэр яриа бол илүү хөнгөн хэлбэр яриа байдаг бол сэтгэл зүйн зөвлөгөөний яриа бол их таны өмнө бодож байгаагүй зүйлийг хөтлөхөөс асууна. Яагаад тэгэхээр сэтгэл судлаач нар ганцхан зэвсэг байгаа нь асуулт. Тийм. Тэгэхээр тэр зэвсгэрэл танд тулдна гэсэн үг шүү дээ. Тулдах ч явахад ажиллах гэсэн үг шүү дээ. Тийм. Тэний нэг логотерапи бол өөрөө богино хугацаанд хөндөх үр дүнгээ өгдөг арга л та. Тэгээд энэ логотерапи дээр нийгмийн асуудлыг ирсэн байдгийн тий би нэг болохоор Монголын нийгэмд хольж ойлгосон байхгүй юу? Оршихуйн хоосрол буюу нийтээрээ хоосрох тухай их өгүүлсэн байдаг. Одоо юу гэдэг утга учиргүй, ингээл зориг чиглэлгүй, мөн чанараа олоогүй байдал ингээд нийт олон хүнд байх тусам тэр ингээд өсөө нөхөгдөшгүйгээр тухайн ингээд уналтанд ордгоо гэд Франклоор хэлсэн байдаг. Тэгээд надад бол их Монголд бас харагддаг л та ингээд одоо Монголын хүн амын 65%-ийг нь залуучууд бүртгүүлдэг гэд би сонсч байсан. Тэгэхээр энэ залуу хүмүүс дотор утга учир олоогүй байх тусам бид нар бас л утга учиргүй амьдрал үргэлжлэл байхаар байгаа байхгүй. Тэгэхээр бид ингээд аль болох өөрийнхөө хэр хэмжээндээ утга учираа олоод өөрийгөө олоод зориг чиглэлтэй байгаад тэрнийхээ төлөө тэмцээд хөдөлмөрлөд хичээгээд явах нь л үр дүн биш тэр үйл явц нь илүү чухал юм шүү гэдгийг л Франклч одоо хүмүүлийн сэтгэл судлалын салбарч өөрөө хэлдэг. Одоо би бас яг энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд бас хэлмээр санагддаг л да.
Хүмүүс юу гэдэг аз жаргалтай болъё гэхээр ингээл үр дүнд хүрэх гээд байгаа юм шиг те. Одоо юу гэдэг кино үзчихвэл мөнгөтэй болчихвол байр машинтай болчихвол гэдэг л. Тэр машинтай болох гээд байгаа чинь тэр хүнтэй суух гад тэр хүнтэйгээ чатлаад байгаа чинь таны хувьд тасж байгаа шүү дээ. Өрнөл процессд илүү их анхаарлаа хандуулаарай. Орчин хоосролд орохгүй байхын тулд те. Хүн тэгэхээр ерөөсөө өөрөөсөө л эхлэх юм байна л дээ. Өнгөрсөн авар надад нэг юм тохиолдсон байхгүй. Манай хэсэг найзууд бүгдээрээ баг ингээд амиа орлмоор байна гэдэг ч юм уу тийм. Айгүй тийм сонио хоорондоо баг уулзаагүй ч юм уу ингээд хэсэг нэг тийм баг тавлгаа шиг юм ингээл хүчмэр санагдаад ахын хинт ч хэрэгтэй энэ тэр гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм явсан. Тэгээ би тэр үед ингээд яаж туслахаа мэдэхгүй. Тэгээ тэрнээс яг би Франклийн уншсан бол тэгээ утга учир ярьдаг ч юм уу нэг тийм. Тэгээ би зөвлөхийн чааш ямар ч нэгэн байдлаар ингээд тэр хүн өөрөө ядаж одоо тэр оршин хоосрол гэдэг зүйл ч юм уу утга учиргүй завлан тэр ямаа ингээд өөрөө ядаж тэр нэг өгүүлбэр ч юм уу сэтгэл судлал гэдэг ч юм уу тийм сонссон байсан бол асуудлаа даван туулах. Тийм байх хэрэгтэй байсан юм шиг санагдаад байгаа хгүй яг одоо ботход бас тэр хүн одоо зөвхөн Франклийн уншаад юм уу сэтгэл зүйн уншаад тэр бүхэн идэх гэх юм уу тэр юм яг болов эсвэл сэтгэл судлалын одоо тэр сэтгэл заслын үйлчлэх юм уу сэтгэл зүйчтэй уулзж ярилцах тийм шаардлага байгаа болов. Яг уу сэтгэл судлаач бүр өөр ингэсэн мэрэгсэн чиглэлтэй байдаг. Тэр чиглэлээсээ хэрэг судалгаа хийсэн бэ, хэрэг судалгаа уншсан бэ гэдэг юм уу, хэрэг зохиол бүтээлдээ санилцсан бэ, хэрэг клиенттэй ажилласан бэ гэдгээс хамаарат ерөөхдөө бол хариулах байх л та. Тэгээ миний хувьд хэлэхэд энэ ямар нэг зүйлийг ингээ хүн хийснээрээ, эсвэл бүтээснээрээ, эсвэл тухайн зүйлдээ хэрэг одоо юу гэдэг эсэл хамжиг авснараа биш ээ. Танд эцсийн эцэст ямар нэгэн зүйл байж л байгаа. Хүнд ямар нэгэн хүний одоо амьдралаас авахыг хүсдэг хамгийн гоё мэдрэмж л ерөөсөө намайг хүн хайрладаг юм аа гэсэн мэдрэмж байхгүй. Намайг хүн хайрладаг юм шүү дээ. Тэр хүн болгонд л ээж аав байдаг. Хүн болгонд л ээж аав байдаг юм аа гэхэд найз нөхөд байдаг. Ер нь хүн ямар ч нэг хүн байдаг л байхгүй юу? Тэгэхээр байгаа зүйлийнхаа үнцнийг л ойлгох. Тэ? Байгаа зүйлийнхаа үнцнийг ойлгоод тэр зүйлдээ илүү цаг зарцуулаад явах хэрэгтэй юм шиг санагдсан. Түрүүний нөгөө хэлсэн утга учирын 3 зүйл болох нөгөө хэрэг зовлонг туулж ийнэ, тэр зовлонтойгоо хэрхэн зохицож ийнэ те. Хэрэг хүнийг хайрлаж ийнэ та. Тэгээд ямар нэгэн хүн бэрхшээлтэй зүйлийг хэрэг давж ийнэ гэдэгтээ хэрэг тэмцэж ийнэ. Нэ бодсон чи бид нар бүгдээрээ л тэмцдэг байгаа байхгүй юу? Угаасаа Монголын хэцүү нийгэм бид нар чи амьдрах гэж бүгдээрээ л дор бүгнээ эрвих тэрвихээрээ хийчихэж чинь. Тэгэл хайрлаж чинь, дурлаж чинь, хаягдаж чинь те. Тэгэл дээрэс нь бас одоо амьдралын шаардлага одоо амьдралын зүй эсний асуудал нэг юм бүхэл хагацлалтай бид нар тулгарч байна. Тэгээ бид нар бүгдээрээ амьдрал байгаа байхгүй юу? Тэгэхээр эндээсээ бид нар утга учирыг олж авах хэрэгтэй шүү. Энийг битгий ингээд үгтгийн зүгээр л хүн болгон байдаг гэж битгий бодорой. Магадгүй зарим нэг хүний тулсан зүйл нь таны жижигхэн санагдаж болно. Таны хувьд том зүйл бусдад жижигхэн санагдаж болно те. Тэгэхээр өөр хөр амьдралыг өөр яг эзэн болоод явах хэрэгтэй. Тэгээ амиа хорлол дээр бол хэлэхэд амиа хорлож байгаа хүнийг буруутгах ч юм уу эсвэл тийх нэг утгагүй юм шиг санагддаг. Яагаад гэвэл тэр хүн зүгээр л чамхийг өгчдөг байхгүй. Тэр хүн үхлийн тухай маш олон удаа бодно те. Үхлийн ухмээр мэдрэмжийг олон удаа аавна. Өөрөөсөө ш тэр өрөөлөөсөө ш тэр. Гэтэл тэр хүнийг хажууд нь байсан хайртай дотны хүмүүс нь хамт олон найз нөхд нь гэр бүл нь яагаад анзаарсангүй вэ? Яагаад тэр хүн зүгээр л жижигхэн гоё мэдрэмжийг өгсөнгүй вэ те? Бид нэг шүмжлэх бол амархан шүү дээ. Харин тэрийг ойлгох их хэцүү. Гэхдээ хүнд хэрэгтэй зүйл. Тэгэхээр тэрийг ойлгосоо тэр хүний зүгээр тэр хүний оронд өөрийгөө тавиад үзвэл бас ямар байх вэ те? Яг нэг юм жоох нэг юм илүү эмпати байгаад тэн дээр нэг юм жоохон уужуу хандаасаа гэж би хүсдэг. Мэдээж амиа хорлол гэдэг бол таатай зүйл биш. Гэхдээ тухайн хүмүүст амиа хорлолтын талаар магадгүй та бодож байгаа бол танд өгөхгүй байх сонголт байгаа. Амьдрах сонголт байгаа. Бас амьдрсан шиг амьдрах сонголт бас байгаа. Тэгэхээр одоо байгаагаар өөрийгөө битгий хэмжээрээ хин нэг нь ямар нэгэн стандарт шаардлаганд эсвэл тэр нэг улаан зураас тэнцэж битгий амьдраарай. Тэр бол бусдын тавьсан шалгуур болохоос ш таны дэлгүү биш шүү гэж хэлэх байна. Тэгэхээр Франклиг уншаад би айгу тайвширсан гэдэг шиг л надад тэгж хэлмээр санагдаж байна.
Одоо нөгөө гэр бүлийн хүчирхийлэлд аягаар яригддаг болчихлоо шүү дээ. Тэр хасаг уу гараад тий. Орчин нөхцөлөө өөрчилж чадахгүй болвол өөрийгөө өөрчлөхөө гэд өөрөө хичнээн тэрийг одоо би ингэ зовлонд авч гинэ гэж бодож байгаа гэсэн гэрт нь ороод нэг хүн хаашгирдаг нэг додох гэж дайрдаг ч юм уу өдөр болгон өглөө болгонд оромжлдог байвал тэр хүн бас зөвхөн өөрийгөө өөрчлөх биш одоо өөрчлөөж бас хангалтгүй юм болчих юм байгаа юм л та. Тийм. Тэр тал дээр одоо яг Франклин өөрөө бол манай хүн бол Аушвиц байхдаа бол өстой жинхэнэ хүчирхийлэлтэй л нүрд тулсан тийм нүдэн дээр нь хамт цуг хөвтөжсэн найз нь өглөө нас орсон багтал цогцын цуг гэж шатах аймаг үед явждаг тийм нас орсон хүмүүстэйгээ хамт байрладаг ягаад тэгэхээр яадаг ч үлээ тийм юмсан хамт байрладаг гэж бодохоор ингээд Франкл бол ингээ өөрөө тэр бүх ингээд давчаад байгаа ингээд утга учир инээгээ хэлж байгаа юм л тийм гэтэл бидний амьдралд өдөр болгондоо ингээд тодорхой хэмжээгээр бид нар тэмцэлддэг тийм үү. Одоо магадгүй нэг хүчирхийлэгч нэг хинэнтэй ч юм уу, эсвэл үйл ажиллагадаг ажлын хүнтэй ч юм уу. Одоо юу гэдгийг бид нар ингээд л байнга тэмцэн явдаг өөртөөгөө. Эсвэл бүр зарим талаас бид нар өвчнөд хүртэл тэмцдэг тийм үү. Тэгэхээр нэг юм үг гэдэг чтэй. Яг миний л нэг хаяа дуртай өнөд өгөлтэй. Өөрийн хүчээр өөрчилж чадахгүй зүйл байвал нэр төртэйгээр тисчингөрүүлээ гэдэг. Яг зомби шиг тисчингөрүүл гэж байгаа юм л та. Тэгэхээр яг өөрийн хүчээр бид нөхөр өөрчилж чадахгүй болвол тэр зүйлийг бид нэр тисчингөрүүл гэхээс илүүтэйгээр тухайн зүйлтэй зохицох гэдэг нэг юм хэрэгтэй бид нарт. Тэгээд гол нь мөн чанараар ус алдаж болохгүй. Тийм. Хүчирхийллийн өрсөж байгаа хүн хүчирхийлэгч болох магадлал тэг гэдэг нь одоо юу гэдгийг зарим судалгаагаар тийм зарим судалгаагаар үгүй гэж гарч ирдэг. Би одоо юу гэхээр тэнд асуудлыг шийдвэрлэх загварыг яаж олгож байгаа гэдэг санаа. Хоёрдугаар тэрнээс тэр хүчирхийлэгчээс илүү сайн хувилбарыг сайн хүний хувилбарыг тэр хүн харахгүй болвол магадaltaй байхгүй. Жишээлбэл одоо юу гэдгийг би нэг одоо манай амар цоцдог амар л одоо архиудаг байлаа гэхэд би ааваасаа сайн байх шинжийг олж хараагүй болвол бас асуудал واخхгүй. Ягаад тэгэхээр тэр хүн хүүхэд гэдэг чинь даган дуур ажил өсдөг учраас тэрнээс мөн чанарыг авдаг төлөөрөө авдаг учраас тэгэхээр одоо юу гэдгийг юм болгол учир утгатай байх нэ тэгэхээр бид нэр өдөр тутмын үйлдэлээ бодлоо хязгаарлаад л одоо юу гэдгийг энэ дэр хэцүү шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй өөрийгөө өдөртөө сурах хэрэгтэй тэгэхгүй нэг математик нэг талаасаа бид нар ингээл нэг хүчрхийлүүлдэг байгаа хүмүүсийг буруутгаад байдаг боловч тэр хүнийхин нэг бас хүчрхийлэгч болгоод өгсөн бохгүй хүмүүжүүлсэн тэрийг их ярьдаггүй юу тийм нэг 10 хүн хүчрхийлүүлдэгт 10-ыг л ачаал цаазаар авчихад л ингээл Монгол гайг болох гэдэг юм шиг те үгүй шүү дээ чинь тэр 10-ыг нэг 10 хүн болгоцсон байгаа те гэтэл тэр акадр хүмүүс ахаад нэг юм бий болгоцсон байгаа энэ одоо холбоог таслах хүмүүс нь одоо байгаа хүүхдүүдээ одоо байгаа хань жилээ найз нөхдөө сайхан болгоход нь та юу хийж чадах вэ? За эсвэл бүр болох юм аа та өөрөө өөрийнхөө хийж чадах вэ гэдэг л баггүй юу. Тэгэхээр биднэрт өтөр болгон сонголт байдаг. Биднэрт өтөр болгон амьдралд айгу гой зүйлс тохиолдно. Хүний амьдралыг хүртэл өөрчлөх боломж хүртэл бид нар гарч ирдэг тийм. Зүгээр нэг ганц одоо энийг эсгэлсэн чинь магадгүй тэр хүн л хүн инээж байгаагүй л яах вэ тийм. Тэгэхээр бид нар ингээд нэг юм жижигхэн зүйлээр хүчтэй нөлөөлдөг шүү гэдгээл бодороо амар том юм битгий бодороо тийм амар том юм үлээгээл амар хүлээл тавиал тэрнээс болоо өвдөөд авах хэрэггүй шүү гэдгийг л яг зөвлөх байна да. Сэтгэл зүйн зөвлөгөө хэрэг авах шаардлагатай хүмүүс сэтгэл зүйн хүмүүсийн хүрээлэний талаар. Тийм. Манай байгууллагын дээр сэтгэл судлалын үндэсний төгөөд байгууллага. Тэгээд Монголд бол сэтгэл судлалын нэлээдгүй олон төв байгаа. Тэгэхээр та бүхэн яг Google-с одоо юу гэдгийг хамгийн ойролцоглог Google-с хайгаад сэтгэл зүйн төвүүдийн мэдээлэл гараад ирнэ. Тэгээд эндээсээ сэтгэл зүйн төв болгон бас өөрсдийн ажилтдаг чиглэлтэй зарим нь илүү одоо юу гэдгийг гэр бүлтэй ажилтдаг байх, зарим нь хостой ажилтдаг ч юм уу, зарим нь бэлгийн хүчирхийлэлтэй ажилтдаг байх ч юм уу өөрөөр байдаг. Тэгээд манай байгууллагын хувьд бол илүү хүүхэд гэр бүл хостой ажилтдаг байгаа. Тэгээд та бүхэн бас манай байгууллага руу хандаж зөвлөгөө авч болно. Ер нь бол тухайн Монголд бас нэлээдгүй олон сэтгэл судлаач нар байгаа. Хүмүүс нэг сайн сэтгэл зүйч байхгүй, Монгол сэтгэл судлалыг мэддэг юм уу гэдэг. Гэхдээ ер нь бол сайн хөгжсөн байгаа шүү. Ер нь бас дажгүй хөгжилтэй явж байгаа. Тэгээд
Монголын сэтгэл судлаач нартай та зөвлөгөө авахаас өмнө тухайн байгууллагын талаар сайн судлаад энэ байгууллагын яг мэргэжлийн ёс зүйн хүрээнд бас яаж ажилладаг вэ гэдгийг бас сайн судлаарай. Тэгээд тухайн сэтгэл судлаачийн сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй юу, яг мэргэжлийн хүн үгүй юу гэдгийг бас их асууж тодруулахгүй болвол зарим нэг те одоо нэг юм мэргэжлийн бус үйлдэл хийгээ яваад байгаа энийг бизнес гэж хараад байгаа, энийг арай өөр явцуудаар хараад байгаа хүмүүс таханд бол бас танд богино хугацааны үр дүн гарна гэхээс их урт хугацааны үр дүн бол гарахгүй гэж би удаа хэлэх байна. Тэгэхээр та бас хүний зөв сонгоод сэтгэл зүйн зөвлөгөө аваарай. Ер нь бол өөрийнхөө ухамсараар өөрийнхөө хүчээр асуудлыг шийдвэрлэж чаддаг хүн сэтгэл судлаачтай ажиллаж болдог. Харин өөрийнхөө ухамсарлаад өөрөө одоо сэтгэл судлаачны судалгаа гэсэн үг шүү дээ. Асуудлаа ухамсарлаа ойлгож чадахгүй байгаа бол тэн дээр сэтгэл судлаач биш, сэтгцийн эмч ажиллана гэсэн үг. Дараагийн түвшний хүмүүс ажиллах гэсэн үг. Тийм тэгэхээр тэнийг бас хялгаж ойлгох хэрэгтэй гэж хэлэх байна. Сэтгэл зүйн үндэсний төвийг танилцуулбал сэтгэл судлалын үндэсний төв нь бол ерөөхдөө 9 жил болж байгаа байгууллага. Тэгээд Монголд бас одоо аль бизнес нэрхтэйгээр гэж хэлэх үү дээ. Одоо үйл ажиллагаа явуулдаг бас мэргэжлийн томоохон мэргэжлийн байгууллагуудын нэг. Тэгээд 13 сэтгэл судлаачтай. Тэгээ манай хол илүү хүүхэд ер нь л 6-аас дээш насны хүүхэдтэй бол ажиллана. 5-аас дээш насны хүүхэдтэй бол ажиллана. Тэгээд насанд хүрсэн хүмүүстэй, бие хүмүүстэй, гэр бүлтэй бол ажиллана гэсэн үг. Бас мэргэжлийн чиглэлийн судалгаа, уншлагаа зөвлөхөө өгдөг байгаа. Бас сургалтуудыг хийдэг байгаа байгууллага хамт олон зориулсан. Тийм. Тэгэхээр одоо яг сэтгэл судлалын шинжилгээг ухааныг иргэдэд сэтгэл зүйн боловсролыг олгох чиглэлээр ажиллаж байгаа л гэсэн үг. Үнэтэй цагаар бидэнд зориулсан маш баярлалаа. Тэгээд сэтгэл судлаачийн номыг сэтгэл судлаач хүн орчуулсан сэтгэл судлаач хүнээр яриулах гэдэг чинь шал өөр юм байна. За баярлалаа. Тэгээд цаг зав гаргасан баярлалаа. Тэгээд сэтгэл судлалын классик бүтээлүүдийг сонгоод удаа дараагаар ингээ подкаст хийж байгаад их талархалтай хандж байгаа шүү гэж хэлэх байна. Подкастныхаа дугаарыг хүлээн авч сонссон сонсогч нартай баярлалаа. Дээрээс нь Виктор Франкл гэдэг хүмүүний яг тэр илэрхийлэх гэсэн утга санаа нь яг нөгөө манай сэтгэл судлаач Ламсүрэнгийн хэлдгээр буддизмдээ баазрын төстэй. Гэтэ илүү шинжлэх ухаанч хүний дээр сэтгэл зүйн арга заслал дээрээс үр дүнгээ үзүүлдэг учраас илүү сонирхолтой гэж дурж исэн. Тэгэхээр буддизмын сургаалд бол одоо бид нар нэгэнд одоо хөх төрөх мөнх бусын цаасрын дөрөгт төрсөн амьдрал бол завлан юм а гэж үздэг. Нөгөө талаар энэ маань одоо зөвхөн хац жаргал зөвхөн сайн сайхан руу тэмүүлэх бус утга учир гэж би бол зовлонч утга учиртай жаргалч утга учиртай боо яг одоо цагаа яг одоогийнхоо энэ байдлыг мэдрэх хүлээн зөвшөөрөх даван туулах энэ маань өөрөө амьдрал юм байна гэдгийг бас ойлгуулсан яриа, ойлгуулсан ном, ойлгуулсан орчуулга, ойлгуулсан подкаст байсан байгаасаа гэж хүсэж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Одоо санаагийн подкастыг сонсож байна. Би энэ подкастаараа өөрийн уншсан зохиол, номын талаар сэтгэлдээ мөн холбогдох орчуулагч, зохиолч мөн өөр нэгэн уншигчтай хуваалцаж явах болно.